Сайн байцгаана уу? Эрдэнэсийн эрэл багийнхнаас явуулж байгаа Есүстэй хамт дахин эхлүүлээ 31 өдрийн подкастыг та Монголын цагаар өглөөний 7 цагт, Америкийн цагаар оройн 8 цагт шууд хүлээн авч сонсох боломжтой. Өдөр бүр ердөө 2-3 минут мөнхийн эзний үгээр бодол санаагаа шинчилж, түүнд найдан ураг шалгах аялалтаа хамтдаа гарцгаая. Өнөөдөр би дээд тэнгэр, доод газрыг гэрч болгон байж амьдрал үхлийн аль нэгийг, ерөөл хараалын аль нэгийг хүртэх боломжийг та нарын өмнө тавьж олголоо. Тийм болохоор өөрсдийгөө болон үр удмаа амьд мэнд байлгахыг гэвэл амьдралыг сонгож байгтун. Дэлгэрэнгүй хууль 30 дугаар бүлэг 19. Мөнхийн эзэн мөшөөхөөр дамжуулан амласан газарт орох гэж байгаа Израильчуудыг бэлтгэхийн өмнө хэлсэн үг нь мөнхийн эзний Израильчуудын төлөө хүсэл бол ойлгомжтой. Ам амьдрал, ивэл өрөөлийг тэр анханасаа бэлтгэсэн. Гэхдээ мөнхийн эзэн тэдэнд эрх чөлөөд сонголт өгсөн. Ам амьдрал, ивэл өрөөлийг авах үгүй нь зөвхөн тэдний сонголт. Мэдээж ам амьдралыг сонгол түүний үгэнд дуулууртай байж дагуулсан замаар нь хамж явж түүнтэй дотны харилцаатай байх. Харин хоёр дахь сонголт нь түүнээс нүүр буруулан сүнслэг байдлаараа өхмөл хүнд бэрхшээлтэй амьдрал. Энэ хоёр сонголтын шийдвэр нь хожмын үр удмынхаа төлөө сонгосон сонголт байх болно. Иймээс өнөөдөр бидний сонгож байгаа сонголт, шийдэж байгаа шийдвэр нь яах аргагүй хожим нь бидний үр удмынхаа төлөө сонгож байгаа сонголт учраас цаг үргэлж өөртөө сануулж байх нь чухал. Мөнхийн эзэн биднийг өөрийг нь даг гэж захирдаггүй, харин бидэнд сонголт өгдөг. Мэдээж тэрээр биднийг энэ хоёр сонголтоос ам амьдрал, ивэл өрөөлийг нь сонгосоо гэж тэр чин сэтгэлээсээ хүсдэг. Мөнхийн эзэн биднийг түүнтэй харилцаа, түүний амар тайван, сүнслэг хүсэлтийг мань элбэг хангалуун амьдрал руу чиглүүлдэг. Иймээс бүгдээрээ өнөөдөр ямар нэгэн сонголт хийхдээ эсвэл шийдвэр гаргахдаа энэ нэвшлийг тунгаан бодож шийдвэрээ гаргацгааж бай. Тэгээд түүнд дуулууртай байж үгийг нь дагаж, ивэл өрөөлийг нь амьдралд авч хожмын үр удмынхаа төлөө амьдрах шийдвэрийг цаг үргэлж сонгожээ. За ингээд мөнхийн эзэнтэй ярив. Их эзэн минь ээ, өнөөдөр бид танд найдаж таны бидэнд харуулж байгаа сонголтуудыг алдалгүй дагаж амьдрахыг сонгоход туслаач. Үр удам маань таны ивэл өрөөлийг бидний зөрүүд буруу шийдвэрээс олж алдах эсгүй. Таны бидэнд өгөх гэж байгаа зөв сонголтыг сонгож амьдрахад та туслаач. Энэ бүгдийг бид Есүсийн нэрээр гуйлаа. Амен.